За сайн байцгаана уу та бүхэнд энэ сах өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө тохиргоогоор бүгдээрээ бид бүхэн өөрсдийн байгаа найзуудаа бусдад яаж харагдуулахгүй байх вэ гэдэг тохиргоо хамтдаа хийж сурцгаая. Нэгдүгээр та өөрийн Facebook-ийн аккаунтаа нээсэн байх ёстой. За хоёрдугаарт нь Prints гэдэг дээрээ дараад ингээд таны найзуудын чинь мэдээлэл гараад ирдэг. За гуравдугаарт нь гэх юм бол энэ Manage гэдэг дээрээ дараад Edit Privacy гэж байгаа. Энэ рүү орохоор хамгийн ихнийх нь бол та найзаа бусдад харуулах уу, найзуудтай харуулах уу, тэгээд зөвхөн өөр дээр харуулах уу гэсэн тохиолдол байдаг. За найзуудтай харуулъя. Зөвхөн найзуудын найзуудтай харуулъя гэх юм бол энэ дээрээ дараад нэг бол одоо онцгой найзуудтай харуулах, эсвэл найзуудын найзууд харуулах ч гэдэг юм уу. Тэ аль нэг тохиолдолд та хийгээд тэгээд энэ даун гэдэг төвчлөрөө дарчин гэсэн үг. За дараагийнх нь болохоор дараагийн хоёр тохиолдол нь юу вэ гэхээр та бусдыг одоо дагсан тийм байдаг тийм ээ. Тийм тохиолдолд та тэрийг бас пабликт харуулах уу, найзуудтай харуулах уу, зөвхөн өөр дөрөө харуулах уу гэдэг мэдээлэл тохиолгоог нь хийж болно. Хоёрдугаар, гуравдугаарт нь гэх юм бол таныг дагсан одоо таны дагж байгаа тий таны аккаунтын таны нэрийг дагж байгаа хүмүүс бас паблик тэр мэдээлэлүүд нь таймлайн нь бол мөн одоо нийтийнх байх уу, найзууд байх уу, зөвхөн өөртөө байх уу гэдэг тохируулаад та даана гэж төвчлөрөөд авах юм бол таны тохиолгоор чинь өөрчлөгддөг гэсэн үг байгаа. За энэ хүү тохиолгоо маань бас та бүхэнд тус болно гэдэгт бол итгэлтэй байна. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.